Сүрийн өвчнөд тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан танд мэдээлэл хүргэж байна. Сүрийн өвчин нь микобактери туберкулезис эмээх нянгаар үүсгэгддэг агаар туслын замаар халдварладаг нийгмийн халдварт өвчин юм. Сүрийн ихэвчлэн уушгийг гэмтээдэгч цусаар дамжин биеийн аль ч дэрэгтнийг өвчлүүлж болдог. Халдвартай хүнтэй ханиах, найтах, ярих үед агаар цэцэгцэн нянгаар дамжин агаар туслаар халдварлана. Тэрв танд 2-7 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, шүн хөлрөх, халуурах, цээжир өвдөх, цустай цар гарах, биеийн жин буурч шалтгаангүйгээр турах, ядарч цолдох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчит хандна уу. Эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар эрт илрүүл сэргийлэх боломжтой. Хувийн ариун цэврийг сайтар салхих, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүү чивших, гарын ариун цэврийг сайн салхих, гэр болон ажлын байрандаа агааржуулалт сайтар хийх, хүүхдийг төрмөгц BCG-ийн вакцинд хамруулах, халдвартай хүнээс тусгаарлах зэрэг шинэтгэжилтэй хоолгон сэргийлэх, ажил амралтын дэглэмээ зохицуулж хорц зуршаа татгалцснаар та сэргийлэх боломжтой. Монгол улсад сүрээгийн онцлогын эмчилгээг халдвар төвчин судлалын үндэсний төв болон Харьяа аймаг дүүргийн сүрээгийн диспансеруудад үн төлбөргүй хийгддэг. Сүрээг эрт илрүүлж эмчлэе. Сүрээ нь эдгэрдэг өвчин юм.